За өнөөдрийн амралтын өдөр цаг зав гарган миний ярилцлаганд ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За ерөнхийдөө би өөрийнхөө гүйлтийн түүхээсээ л ярилцъя гэж болсон юм. Тэгэхээр нөгөө нэг дандаа гүйж эхлснээс хойш тэмцээн уралдаан, туршлага тэр юм а бүгдийг ингээд презентацийн болгоод ирсэн. За гэр бүл маань. За нөхөртэй 3 хүүхэдтэй. Одоо хамгийн том хүү маань одоо 25 настай. За манай нөхөр бас адилхан 3 дугаар цэцлэгийн станцад ажилладаг. Дулааны инженерийн мэргэжилттэй хүн байгаа. За ерөнхийдөө гүйж эхлэхээс өмнө би ерөнхийдөө маш их ууланд алхдаг байсан. За тэгээ ууланд алхаснаа бас яг ингээд бодсон чинь бас яг л нэг 30 эдтэйгээс хойш хүүхдүүд маань нэг арай жоохон гараас гараад эхэлсэн тийм үеэс нь алхаж эхэлсэн байлээ. Тэгээд яагаад ингэж ууланд алхаж эхэлсэн бэ гэхээр манай аав маань бид хэдийг баг багт бид нар нөгөө одоо дээр үед ингээд цусланд гардаг байсан шүү дээ. Тэгэхэд аав маань орой ажилласаа эрт ирээд манайх 4 охинтой нэг эрэгтэй хүүхэдтэй юм айл. Тэгээ хүүхдүүдэд дагуулад нөгөө манайх шаран мөртийн цусланд байдаг гэсэн. Тэгээд айгүй их мод руу хүүхдүүдэд дагуулж яваад яг нөгөө жинхэнэ эко алхдаг байсан. Жимсээ түүжээд нь буцахтаа нэг өөрийнхөө даах хэмжээгээр 2 3 модоо оосрлоод гэртээ харчин гих мэдчихлээ. Тэгэхээр нөгөө багаасаа ингэж байгальд айгүй ойр өссөн болохоор надад ууландаа алхах маань илүү тийм сонирхолтой байгаад байсан. Анх алхаж байхдаа бол ингээд нөгөө ойр хавийн одоо энэ байгаа эмэгтэйчүүд болохоор дандаа манай охины ангийн ээжүүд тэг бүгдийн уруу татаал. За энд болохоор яг нөгөө Бат Эрдэнэ манай гэр бүлүүд ингээд хамтдаа алхаж байна. Энэ манай нөхөр байна. Ингээл ууланд алхаж эхэлсэн гүүхийнхаа өмнө бол. За дандаа энэ ууланд алхаж байгаа зургнууд аа тийм. Ер нь ээлжинд би бол 20 жил бол ээлжинд тасралтгүй ажилласан. Тэгэхээр нөгөө ээлжийн ажил чинь яг өдрийн хүмүүсийн хагас бит сайнныхаас нөгөө график зөрөө явцдаг. Тийм болохоор яг манай монголчуудыг ихэнхийг хараад байхад дандаа нөгөө хагас бит сайнд л уул руу алхдаг. Би болохоор хагас бит сайнд нээлжтэй таарч эсвэл өглөө бууж таарна. Тийм болохоор нөгөө Бат Эрдэнэ маань төрөөд ланг тэрсэндээ бид тэр нэг ээлжинд явдаг байсан. Тэгэхээр нөгөө амарж байгаа өдрүүддээ хоёулаа нийлээл ингээ уул руугаа эсвэл нөгөө ээлж яхна энэ дандаа энэ Бат Эрдэнэний хүүн байгаа. Тэгээ бусдын дандаа манай ээлжийн залуучууд байгаа. Уруу татаал бүүнээрээ хамтдаа амарж байгаа өдрөө алхая гэл ингээл алхаа явцдаг гэсэн дандаа энэ уулын зураг. За энэ болохоор битээр гүйлт рүү орсон. Тэгтээ хамгийн анхны энэ 22 марафон болохоор битээр нэг 10 км хоёлаа анх орж үзье гэл. За тэгэл нөгөө хүрээлэнд бэлтгэл хийсэн хоёлаа. Нөгөө гэрийнхнийг авчраад хүүхдүүд нь тоглоод хоёлаа эн чинь 5 сарын 27-нд болж байсан баха. Хүүхдүүдэд тоглуулж ял өөрсдөө нөгөө 3.4-ийн тойргоор анх удаага 3 тойрж ичсэн. Тэгээд 3 удаа тасралтгүй тойрчлаа гэж хоёулаа өстө 2 биенд амар баяр хүргээл. За ямар ч юм нэг удаад 10 км-ээр тойрцсон хоёулаа марафонд орно гэл. Тэгэхэд тэрний өмнө нь болохоор 2 сард намайг нөгөө актив running community гэдэг Facebook групп байгаа те гүйлтий. Тэрэнд манай нэг ажлын залуу намайг оруулсан байсан. Би нэг ийм группт орсон байхыг би энд юугаа ээж идэг гүйдгээрээ чи ор гэд. Тэгэхэд бол нөгөө пост бүх юм ингээл алсаас хараад яваал энэ одоо нөгөө ичнээгээр одоо бүх хүний таньдаг болж болцсон. Тэгэхэд энэ яг 27-нд 5 сарын 27-нд бороотой өдөр байсан. Нөгөө актив чинь өөрийнхөө асрыг ингээд талбай дээр дэлгэцэн хүмүүсээс хувц хонрыг аваад TV үлддэг ш. Тэгэхэд бол хоёулаа асарныхын дотор нэг ингэ шургаж үзчихэд битэрийг танихгүй бид нар болохоор тэр хүмүүсийг таниад байгаа. Тэгээд нэг ингэж тойрчаал гараан дээрээ за хоёулаа гарыг гэл. Тэгэл гараан дээрээ гараад анх удаа гүйжсэн. Тэгтээ бол энэ Улаанбаатар марафон бол гүйлтэнд ороод ирэхэд битээр яг тэр нөгөө хүрээлэн тойрж ирснээсээ илүү богино хугацаанд ороод ирсэн. Замдаа нэг ч удаа тэгж уус замаас авч ууг айгүй хөнкөө ороод ирсэн. Тэгэл барианд орж ичээл хоёулаа 2 биендээ баяр өргөчөөл бороод байсан болохоор за хараа гэж харьцсан юм түүхтэй. Тэрний дараагаас болохоор тэр актив ранн чинь нөгөө хагас өдөр болгон энэ нөгөө уулын гүйлтэнд бэлтгэл хийгээд одоо нөгөө эрчим тулсын аварга 9 сарын дундуур болдог. Энэний бэлтгэл зарлаад дандаа хагасаа болгон ивент зарлаад автобусанд суугаад манчирлуу хүмүүс авч яваа бэлтгэл хийдэг. Тэгээд тэрний нэг удаагийнхт нь энд би хамгийн анх удаа активын тогтой ууланд
Тугтаа уулаад 4 км-гүйгээд буцаж ирэхэд нь яг нэг амралтын өдөрт таараад ээлж маань тэгээд энэ хамгийн анх нэг туршлагагүй явж исэн пүүнээсээ хар уцтай хар зунаар бүр шатаж хөнгө алзан бууж ирэхтэй. Тэгээд манай хамгийн анхны энэ эрчимт клубын баг маань админууд маань угаасаа орё гэсэн сонирхолтой хүмүүсээ хурдыг хамаараа шинэ хуучнаар ингээд баг болгоод угаасаа өгсөн мэс нөгөө бэлтгэлд 3-4 явчихаар хэн ямар хурдтай байна гэдгээ харчиж байгаа шүү дээ. Тэгээд энийг болохоор нөгөө бабу анх ингэж багийг хуваарлж байсан. Битэрийг нэг баг тавьсан байсан. Тэгээд чат үүсгэждэг байхгүй яг 7 хүнээрээ. Тэнгүүд чат үүсгэнгүүд би шууд нөгөө Батэрднээс бусдыг танихгүй байгаа шүү дээ. Бүх хүмүүсийнхаа фэйсбүүк руу ороод харсан чинь юу амар дугуй ундаг тэгэл нөгөө триатлоноор хичээлдэг амар нөхдүүд ангууд найзч авч. За энэ хүмүүсийг би одоо чирээд багийн наз гайвуулах байдаг. Тэгж бодож исэн. Тэгэл бид нар одоо энд яг багаараа энд бэлтгэл хийгээл наана нүглээ өөрсдөө гүгээл ингэж орж исэн. Энэ маань бол хамгийн анхны багаараа орсон тэмцээн маш тийм гоё дурсамжтай тэмцээн байсан хизээч мартагдахааргүй айгуу гоё орж ирсэн. За тэгээд 22 оныхаа намраас болохоор энэ ганцаарчлсан юм уулын тэмцээнүүд орж ирсэн. Энэ уянгатай холсон зураг болохоор нөгөө дурсамж гүйлт. За энэ нь болохоор нөгөө сэнгүү рейсийн зураг байна. За энэ доотлих нь бас сэнгүү рейс дээр энэ доор байгаа энэ залуу болохоор манай ажлын залуу, яг манай ээлжний залуу. Энийг бас гүйлтэнд уруу татаж оруулсан. Тэгээд яг энэ гараан дээр чинь болохоор эрчүүд нь хүүхднүүдээс 10 минутын өмнө гараад гүйцэн байсан шүү дээ. Тэгэхэд энэ залуу би уулын замыгаа талд орог байхад нь хажуугаар нь хаягаар авчихсан. Тэгээд хүүе гэж ард хашгираад үлдсэн. Нэг иймэрхүү сонинтай. За тэгээд тэр жилээсээ ахуулаад нөгөө ингээд активын яг албан ёсоор гишүүн болоод бэлтгэлд нь ингээ яваад тэмцээн уралдаанд ороод тэгэхээр ингээ хүмүүс айгүй таньдаг болсон. Тэгээд тухайн жилдээ бидэд өвлөн ингээд активгаа шинэ жилд мэндчлэгээ төвшүүлээд бидэд бас нэг бүжгийн номер бэлдэж орж исэн ийм түүхтэй байна. За тэгээд энэ 22 оны намраасаа Дорж болон багштай уулзаад ер нь эрчимжүүлсэн бэлтгэлд нь явж үзье гэд Батэрдний дээр багштай уулзж исэн том хүрээлэнд. Тэгэхэд багш ингэсэн за хоёрын зорилго юу юм бэ? Ер нь ямар зорилготой ер нь ингэж эрчим бэлтгэлд явах гэж байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхэд би болохоор дотроо ерөөсөө тийм юм бодсон байхгүй. Нэг Улаанбаатар марафонд нэг 21 л гүүгээл үзчихмээр байх ингэж хэлчихсэн байхгүй. Тэгэл багш нэг ч юм яриаггүй за гэл. Тэгэл намраас нь бидэд яг энэ өвлөөс нь бэлтгэлдээ он гараад орж гэлсэн. Одоо энэ болохоор манай станцын заал 5 дахь өдөр нь болохоор манай станц дээр хийдэг байсан. 3 дахь өдрөө болохоор аврагчийн зал дээр хийдэг байсан. Ингээд бидний эрчимт бэлтгэл эхэлсэн. За тэгээд бэлтгэлтэй байхдаа бидэд 23 оноос хамгийн анхны тэмцээн Сансар марафон руу Булган аймаг руу явсан. Тэгэхээр нөгөө ингээд тэмцээн уралдаанууд ороод ингээд баг хамт олондоо олцохоор айгүйх найз нөхдийн хүрээлэл маш их нэмэгддэг. Эерэг уур амьсгалтай одоо бид нар бол тэгж нийлж аригтаар сууж ирсэн бол би ерөөсөө санахгүй байна. Ер нь дандаа айгүй гоё тийм юмыг эргээр хүлээж авдаг. Бие биендээ маш их урам зориг өгдөг. Ийм олон хүмүүсээс хүрээлүүлсэн. За нөгөө Батэрдний яриад байгаа зураг нь Баатрагийн өмнөөс Баатра нөгөө тэмцээндээ гүйчээд ажилтаа гэж төрүүлээ явагдсан. Өмнөөс нь гарч тэр шагналыг авж байгаа. Тэр зураг байна. За тэгээд дээр нь хүүхэд маш их мотивац урам зориг өгдөг маань энэ Active Run community group маань бүх нийтэд нээлттэй байдаг. Тэгээд хүмүүсийг эрүүл мэндийн гүйгч болгохын тулд сар болгоны нөгөө челленжүүд зарлаа явуулдаг. Тэр челленжүүд бол 23 он би бол маш идэвхтэй оролцсон. За энэ Баскагаас энэ авж байгаа шагнал болохоор 4 сарын өглөөний гүйлт гэдэг өглөө 8 цагаас өмнө гүйсэн байх ёстой. Тэгээд гүйлтэд оролцсон байх ёстой. Бүтэн сарын турш нэг ч удаа таслаа алгасаагүй хагас бүтэн санд амарч исэн ч гэсэн өглөө эрт босоод 8-аас өмнө гүйлтэд оруулсараад энэ ялагч нь болоод энэ подолк медаль нэг Польшийн марафоны онлайнаар ийм тэмцээний подолкоор шагнуулж ирсэн. За энэ 5 сард нөгөө багаар уралдыг гэж челленж болдог. Одоо дотроосоо хин ч хамаагүй дуртай хүмүүсээрээ нийлээд баг болчдөг. За тэрэнд ингээд энэ манай багийнхан байна. Ганц залуутай баг. Багаар уралдыг.
За энэ нэг Монгол дээлтэй нь болохоор бас нэг дээлтэй гүйлт гээд нэг юм зарлцсан. Тэгээд би чи яг нэг тэр челленжийн үеэр ажилдаа таарсан. Ажил дээрээ манай станцын хааш байгаа ажил дээрээ дээлээ өмсч гарч станцаа нэг 2 тайрж гүйлтээ оруулчаад зураг оруулж ийсэн. За энэ Баян бууралд бас нэг найз нөхдөөрөө амраад явж исэн мөртлөө нөгөө нэг челленжийнхаа гүйлтийг оруулж исэн. Яг тэр богооны төмөр зам дээр наахуулсан. Ингээд нөгөө нэг хүмүүсийг аюу итгэжүүлээд тэрэндээ ингээд хүн өөрөө дурлаад ирэхээр бас айгүй сонирхолтой өөртөө хөнгөн байдлаар юм хүлээж авдаг. За энэ бас нөгөө дандаа зуны челленжүүд энэ зун болохоор айгуугаа нөгөө байгальгүйгээ челленж зарлцдаг яг нөгөө 7-8 сард амралтын үеэр. За энэ болохоор гүрмэн нуурыг ингэж би бүтэн тойрж ингээ хөл нүцгэн гүйж үтсэн. Бас айгуугаа сонирхолтой юм байлээ. За энэ болохоор Доронтод байна. Энэ болохоор Сүхбаатар яг аялж явж байсан Алтан овооны урд зураг авахсан. За энэ бас Доронтын хөшөө байгаа. Ингээд Доронт руу нөгөө манай нөхч өөрөө Сүхбаатар. Тэгээд нөгөө гэр бүлээрээ Доронт ах дүүнраараа явсан. Тэгэнгүүт би чинь явахтай нөгөө өдөр болгон даалгавраа хийжсэн юм болохоор буунгуудаа гүйлтийн пүүзээ өмсч аваад нөгөө өргөх будаагаа аваад тойрж гүүгээд өргөцсөн ахгүй. Тэгсэн чинь сүүлд манай нэг нөхөр гомлсон. Чам шиг алтан овоог ингэж гүүж тойрдог ямар амтан байдیں۔ Гэсэн. Тэрийг би бас тэгтээ бас бодсон дараа тэгж гүүхгүй. Яг гоё өргөөд явна гэж бодсон байгаа. За тэгээд тухайн онд 23 онд болохоор би энэ актив клубын нөө шилдэг одоо итгэвтэн 3 дугаар байранд орж клубээс ийм шагнал авсан байгаа. Нөө сар болгоны челленжүүдийнхаа нийлбэрээр шалгаруулад. За 12 сарын 29-нд болохоор RC клуб жилийн хамгийн сүүлийн гүйлтэй байдаг. Тэрэн дээр дандаа нөгөө Санта цэсэн өгний хувцастай бүгд ирж гүйдэг. Тэрэнд энэ хувцсыг зориулж оёж хийж малгай эднэрийг хийгээд гүйлтийнхаа клубын гүйлтэнд гүсээ. За энэ бас активран өөрсдөө нөгөө шинэ жилийн баяраа хийдэг. Тэгээд жил болгоо одоо тим хувцастайгаа зарласан байдаг. Яг энэ 23 оны шинэ жил маань болохоор юм маскарад шоу хийнэ гэд. Тэгээд энэ дээр бас бид эднэ ингэж зориулж хувц өмсч ингэж шинэ жилдээ орж исэн. За энэ дээрээ бас л бидэд нөгөө бүжгийн үзүүлбэрээр яг нөгөө маскарадтайгаа холбоотойгоо карнавал бүжгэлж юм сюрприз ирсэн. За энэ чинь 23 он гэдэг чинь 44 настай байсан байна. Одоо 46 настай. За 23 оны Улаанбаатар марафон. За нөгөө багштай хэлсэн ёсоор анх удаага нөгөө 21 км-тэй гүйж үзэж байгаа нь. Гэхдээ энэс тэмцээнд орохоос өмнө нөгөө эрчимд бэлтгэл гэдэг маань баярлаа. Бүтсэн өдрийн болгоны даалгавар маань бид нар мэдж байгаа холын гүйлт байдаг. Тэрийгэ байнга хийгээ явцсан байхад бол энэ үл түүртэхгүй. Энэ өдөр яасан бэ гэхээр багшаасаа ямар пейсээр явах вэ гэдгээ л асуусан. Тэгэхээр нөгөө багш бидний мэдж байгаа болохоор тэдгээд нөгөө бүүн гараагаараа явчихж байгаа шүү дээ. Тэгэл яг багшийнхаа өгсөн пейсээр нь л явсан. Тэгэл энд нэг сургамжтай юм болсон. За та хэд одоо өмнө нь орж исэн ч хүмүүс байгаа энэ жил шинээр орох хүмүүс ч байгаа. Анх удаа нөгөө 21 км-тэй орох гэж байгаа болохоор очиод нөгөө баахан зураг хүргээ ахуулаад яг гараанд гарахаас өмнө 0 ормоор санагдсан. Тэгээд норжмоо үтээр нөгөө талбай хажуу талын баруун талын сэв орсон чинь пиг хүлээсээр агаал ороод наашаа алхаа явж исэн чинь нөгөө гараа авцсан. Тэгэл би чинь нөгөө наадлын яг хашлахын зүгээр даваал ухаан мэдрэлгөө даваал дунд нь ороод цаашаа гүүгээл явсан. Хаана явж байгаагаа ч мэдгүй гүүсээр агаал энэ барианд ороод ирсэн чинь нөгөө насны ангилда 6-д ороод ирсэн. Түүнээс яг тэгэхээр яг марафоны өдөр бие бэлдээд ийш тийшээ тэнхгүйгээр за зураг хүргээ ахуулна гэх юм бол эртхэн ирж зураг ахуулчаад бэлтгэлтэй байж юмар юм билээ. За 0 хайгаад бол хэрэггүй тэр өдөр чинь бүтэхгүй. Тэгээд энэ айгуу гоё надаа өстэй айгуу гоё ороод ирсэн чинь бүртгэж аваад 6-д орсон гэж би өөртөө бүр итгэхгүй. Хүү ямар гоё ингээд энэ болохоор манай станцынхаа дан станцад ажилладаг хүмүүс маань ингэж бас марафонд орж исэн. За ингээд манай насны ангиллын эхний 10 байрын эмэгтэй байна. Манай Батэрд нь бас тэгэхэд яг 21 км-тэй 10 дугаар байранд орсон. Ингээ хоёулаа зэрэг шагналаа авч исэн мэт. За энэ болохоор 24 оны марафон. Энд бол туршлагатай
нөгөө 0 руу гүүгээгүй бид чинь нөгөө яг соёлын төвийн нэг давхарт бүгд яг клубээрээ цуглаад хувц хонор юмаа тавьчаад тэр соёлын төвийн араар халаалтаа хийж мэгэд айгүй тайван явж байгаад гарааны эхний зурвасаас гарч гүйсэн. Энд бол туршлагатай болсон байгаа. За тэгэл бас энэ жил 24 оноогт болохоор 8 дугаар байранд орсон. За энэ голд байгаа дүр болохоор манай элит клубын насны английн 8 дугаар байрнууд 88 үзэгсэж байгаа. За энэний онцлог энэ жилийн онцлог болохоор би бас нөгөө нөхрийгөө уг нь 10 км-д орно гэж хэлсэн өөрөө боллоо гэд ороогүй тэнгүүд нь гэр бүлийн гүйлтэд гуруулаа орно гэд бүртгүүлсэн. Хүүтэйгээ ингээд гуруулаа гэр бүлийн гүйлт гүйсэн байгаа. За энэ манай элитийнхэн манай гүгчд ингээд бөөнөрөө бүгдээрээ зураг авахсан ийм гоё дурсамжтай гүйлт маань байна. Тэгээд ер нь эрчим бэлтгэлд явснаас хойш аль болох тэмцээн уралдааныг ер нь алгасаагүй байнга орж исэн. За энэ болохоор Баханга улсын аврах шалралт тэмцээнд энэ активийнхан бас яг нэг албан ёсоор бэлдэж ордог. Нүг майхан саваа байрдаг хүмүүс тамирчтайгаа хоол унд бүх юмыг бас нэг тодорхой хэмжээний хөндлөл үүсгээ зохицуулцдаг юм тэмцээн байгаа. За 23 оны Баханга 24 оны Баханга хоёуланд нь багаараа медаль байранд орж исэн юм тэмцээн. Бүр багаараа юм чинь нөгөө гоё автобус хөслөд суугаад явчихдээ шүү дээ бөөндөө унаа бүх юмаа зохицуулаад. За энэ 6.14 24 цагийн улсын аваргал шалгаруулах тэмцээн. Энэ болохоор ёстой би бодоогүй гэж хаад орцсон. Энийг нөгөө багшийг болохоор асуухаар нь зорилго чи юу гэхээр 21 км-т л орчмоор байна гэж хэлж ирсэн шүү дээ. Энэ 6 цаг гүүн гэдэг бол миний ой ухаанд ерөөсөө багтахгүй байсан байхгүй. Тэгтэл эн чинь нөгөө 6 цагийн бэлтгэл гээл Улаанбаатар Малпаноос хойш биднэрт ингээл даалгавар орж ирээд л байгаа шүү дээ. Тэрийг үл яхав ингээл хийгээл яваал гэсэн. Тэгтээ хамгийн хол нь би нэг 30 км л гүйсэн бидний хүрээлэнд яг тэр холын гүйлтийн гүйлтээрээ тэгж байгаа л энэ 6.12 24 цагийн 6 цагт шууд орсон тэр өдрөө тэгэл өстой багийнхаа хүчээр л энэ замыг туулсан. Энд болохоор би 61 км 700 м гүгээд шууд спортын дэд мастрын болцол хангасан. Тэгэхээр хүн өөрт нь байхааргүй тийм маш их хүч чадал бол цагаат болохоор гардаг гэж үл ойлгосон. За энэ дээр мэдээж баг хамт олонны маань тус байгаа. Бид хэдийг анханаас нөгөө багш маань ингээд за та эднийг бүүлэг болоод ийм хурдаар тэдэн километрээ туулаараа гэд хэлсэн маа. За эхний 30 км бол яг багийнхныгаа дагаж 5-аар пейсээр явж байгаа л тэрнээс хойш тэгэл өөртөө ядарснараа тус салаа явцсан. Тэгэл 6 цаг бол яг тасралтгүй өөртөөгөө л ярьж өөртөөгөө л тэмцсэн. Түүнээс миний хажуугаар хингүүжэний хааж нь ерөөсөө тэрийг харахгүй. Тэгэл яг авах ёстой цагтаа авсаагаал тэгэл явсан. Энд манай Батэрдэн бас гүйсэн. За энэ болохоор Батэрдний охин ард нь байгаа нь манай хөө амир хөргөн та энэ дэлхийн хамгийн сайн гүүгч юу гэдээ охин бичиг барьсан байгаа. Манай хөө болохоор зонтог ард нь сүдэрлээ барьсан. Тэр өдрөөс айгүй халуун маш халуун өдрөөс ямар ч тийм нөгөө бүлтих үүлгүй тийм өдөр гүйсэн бидэд. Тэгээд багш болохоор урдчлаад нөгөө юм мөстөө сав бэлдээд очсон. Мөстөө савнд нөгөө алчуур малгайг нь оргоол нэг тойрол хэрэгтэн шууд сольж өгөөл гүйлгдэг. Тэгж гүйсэн тулдаа энэ замыг дуусгасан байгаа. Тэгээд би чинь угаасаа насны ангилал маань 59 км гүйжүүл спортын дэд мастрын болцол хангаар исэн аахгүй. Тэгээд би яг тоолсорогоо 59 болчингууд нь багшаа зогсъё гэдгсэн чинь юу яриад байгаа юм бэ гэдэг энэ Баатар эднэр чи хойноос гүүгээл түлхэл тэгэл гүйсэрээгээл яг цагаа дуусгаж 61 700 м гүйсэн. Ийм маш гоё гүйл байгаа. За энэ актив running community клубын маань RC Икидэн гэд тэмцээн 23 оноос хийсэн. За 24 онд болохоор бид эдээ нэг баг болсон багийн зураг маань байна. За яг энэ тэмцээн маань 6 сарын 15-ны өдөр яг манай хүүгийн төрсөн өдрөөр болсон. Тэгээд хүү маань бас нэг юм нөгөө зургуудыг харж агаад хүүхдүүд ирсэн зургаас нэг зургийг сонгоод өөрийнхөө юм мэрэмжит юм бэлгийг гардуулсан. За энэ 23 оны тэмцээн 23 онд бас 23 он 24 онд манайх үйлдвэрчний эвлийн хороотойгоо ярьж байгаа дистанцаас 2 баг оруулаад хоёулынгийнх нь хүмүүсийн таксийн хорооntойгоо ярилцаад гаргуулж ингээд оруулдаг байгаа. Энэ жил бол манайхаас бол олон баг орно гэж үл итгэж байгаа.
За тэгээд Сэлэнг марафон гэдэг одоо дандаа ийш тийш явж исэн тэмцээнүүд байгаа. Энэ эхний жилийн RC бол бас гадаа айгүй хүйтэн бороо орж ирсэн гинт засан шамраг болол тийм өдөр таарсан. Тэгтэл нөгөө нэг хүмүүсийн уур амьсгал айгүй гоё тийм халуун дулаан ийм гоё эсэн. За Сэлэнг рүү явж исэн бид эдийн зураг байна. Сэлэнг рүү ч бас богоонаараа аялаа явцсан. Булган руу бас богоонаараа аялаа явцсан. Тэгэхээр нөгөө айгүй гоё явдаг л да тийм юмнуудад явцгаар. За энэ спортын дид мастер гэдэг цолоо 23 оныхоо өвөл шинэ жилээр хэд толын марафон гүйлтийн шинэ жилдэр гардаж авж байгаа байдал. За яг дорж болон багшаасаа өөрийнх нь гараар овг нэрээ дуудуулаад гараад авах маш гоё эсэн. За тэгээд манай клуб шилдэг клуб болсон. Дээр нь Батэрдэн маань бас дид мастер цолоо авч ирсэн. За энд бас манайхаа маструуд ер нь бүгд цолоо авсан хүмүүс маань ингээд оролцож байгаа. Айгуу гоё шинжил болсон. Бас тийм Батраа ч олон улсын авлуу. Олон улсын авсан. Дэрэм спортын мастер авлуу. За хин зундуу ах чинь бас дид мастер авч илүү, спортын мастер авч идэв. Ингээд энэ бол маш гоё. Айгуу гоё сүртэй юм билээ. Гоё ая тавиал цаана дэлгэцэн дээр зураг хүргэн гараад зарлуулаад бүр өөртөө итгэхээргүй маш гоё тийм мэдрэмж ийсэн. За энэ болохоор уулын тэмцээнүүдийн бэлтгэлүүд дандаа. За энэ альмаа уянга бид гурийн нэг юм тренд зураг авах л да. Намайг өргөдөг ийм тренд поцтай бид гурав. За Сингүүгийнх байна. За энэ Алтан үлгийгийнх байна. Энэ доорогоо болохоор Ховд аймгийн Мөнхайрхны уулын гүйлтийн тэмцээнд энэ жил явсан. Мөнхайрхан болохоор манай аавын төрсөн нутаг Ховд аймаг. Тэгээд би бүр энэ жил зорж очиж жагаад явсан. Тэгээ гүйлтийн тэмцээнд нь орох гэж явсан боловч тэр нь нэг өдрөөр хоошлоод уулын чөлөө тавиралт нэглээд явсан. Тэгэнгүүт нь тэр уул хайрхан дээр гараад үдцсэн. Алтан таван бүгдийн дараа гардаг өндөр оргил юм элэ тэр Мөнхайрхан уулын хоёр оргил бол тэгэхээр бас тэрэндээ бол би бас маш их бахархаж байгаа. Аавгаа төрсөн нутагт очиж сайхан хайрхан дээр нь гарчлаа гэдэг. За энэ юм нэг манай хүүхдийн тэмцээнүүд. Манай хүүгийн одоо нөгөө айхтар хурдангуй чадахгүй ч гэсэн нөгөө ингээ хүүхдүүд дунд оруулаад за миний өө тэр тэмцээндээ ороорой гэж насныхан ангил бүртгүүлэл орчихдаг. Энэ маамтанд чинь чаавас нэг хурдангуй чалахгүй штэ. Тэгэл дөхөөрөө ээжээ хоёулаа бэлтгэлээ хийнэ гэж ярхан сайхан. Тэгэл нэг 200 м гүгээл амрын зогсъё гэл тэгж байгаа л яг тухайн өдрөө тэмцээндээ орчин нэг сүртэй айглал гүүгээл ороод ирнэ. Энд чинь тэгээд нөгөө Ахиллес ч өөрөө орж байгаа хүүхд толгондоо хөөрхөн тийм гарын бэлэг юм өмөгчдөг. Тэгээд орчинд нь орж байгаа болохоор хүүхдүүд тухайн өдөр жингөөл ингээл айгуу гоё уур амьсгал нь гоё яагаад идэг. Тэгээд энэ эхний удаа орж исэн энэ нэг ногоон подолктой тэмцээнд нь оруулж орчиход би ч нөгөө даалгавраа игээд 21 км-ээр гүүгээ явцсан. Гүүж байгаа л ирсэн чинь манай хүүхд яг нөгөө шагнал гардуулах үеийн нөгөө Азийн суглаануудынх нь яг үйл ажиллагааны эхэлсэн байсан. Хаагаал хэлсэн чинь байдгүй нөгөөдөг чинь яг хөтлөгчийнх нь өөдөөс яг ингээ урд нь гараад тайзан дээр ингээ гараад суудсан. Хөтлөгч рүү ингээ харцсан сууж исэн. Тэгсэн чинь яг нөгөө хамгийн супер шагнал гээд нэг пүүз зарласан чинь яг манай хүү авцаахгүй тэр шагналыг. Тэгэл нөгөөдөг чинь нөгөө хамгийн ихний орсон тэмцээн тэгээ супер шагналыг авсан болохоор айгүй тийм happy. Би өстө пүүз авсан гэл дараа жил нь орохдоо ээж би шагнал авчих болов гэж өөргөө тэгээ ярээс үжсэн. Тэгээ энэ пүүзээ ээждээ бэлгэлсэн 37 арзмаар том пүүз өгчөөд. Тэгээ тэрнээс хойш энэ Улаанбаатар оранж нь болохоор энэ жилийн хөгжилтэй гүйлт. За энэ болохоор бас нөгөө GTV гэдэг ийм интернэшнлтэй ийм хүүхдийн тэмцээн бас наснаас том өнийгч болдог. Энд бас оролцсон. Энэ болохоор бас айгүй хөөрхөө ингээд уул ингээд ороогоод 1 км гүгээд ороод ирд юм билээ. Тэгэхээр тэр чинь бас өксөрөөрөө гүгээд бас үзээд ороод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энд бас нөгөө ийм тэмцээнүүдэд багаас нөгөө хүүхдүүдэд явуулаад ах юм бол бас том болоод нөгөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах, амьдралын дадал хэв маягаа өөрчлөлтөнд бас нэмэр болох юм болов гэж бодоод. За энэ 24 оны эрчим талхалтын улсын аварга шалгаруулах тэмцээн. За 3 жил дараалж орж байгаад энэ жил багаараа ингээд медаль байранд мөнгөн медаль авсан. За манай элитийн ер нь бол эхний 3 4 байр бол ерөнхийдөө л дандаа манай элитээс гаралтай багшийн бэлтгэл хамрагддаг эрчим бэлтгэлд явж байгаа ийм хүмүүс маань эхний 3 4 байрт өөр баг болж орсон ч гэсэн дандаа байр эзэлсэн юм байсан.
За нэгдүгээр хайранд бол манай элитийн нэгдүгээр баг орсон байгаа. Бидэд 52 секундээр хоцорч 2 дугаар байранд орсон. За нөгөө тренд поз авалтын маань зураг байна. За энд болохоор яг манай станцаас эрчим таврагт өөр багаас орсон манай станцын хүмүүс байгаа. Бидэд ингээ бөөндөө зураг авахсан. За ерөнхийдөө хобби гэдэг нэг юм оролцсон. Ер нь бол би өөрөө нөгөө багасаа 10 жилээсээ бүжгэлдэг байсан. Тэгэхээр нөгөө залуу байхад бол нөгөө жим барих бол надад ямар ч асуудалгүй байсан. Өөрөө хөдөлгөөн ихтэйсэн болохоор тэгэхээр нөгөө 30 гараад эхлэхээр 40-дгүүд ирэхээр яг тэр нөгөө залуу нас шиг жингээ барихад жоохон асуудалтай. Тэгээд нөгөө дээр нь би ээлжинд айгүйх явдаг байсан болохоор шөнө ажилтай хонж ирчээл өглөө нь идэж унтаад өгдөг. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд нөгөө ходоод маань өгдөөд ходоодны бүр нэлээд асуудалд би бол орж исэн. Түүнээс хойш бас шөнийн гараан дээрээ идэж явах юмдаа анхаарад, дасгал хөдөлгөөндөө анхаарад, амьдралын хэм маягаа бас нэг арай жоохон өөрчилж эхлээд ууланд алхаж эхэлсэн маань бас тэрнтэй холбоотой. За гүн энэ жил ер нь би уснаас аймаар байдаг. Нөгөө ус руу орох юм бол нөгөө доошоо шууд живээ загас хоп гэдэг шиг сэлж чадахгүй. Тэгэхээр бас нөгөө өөрийнхөө одоо ийм айцыг даван туулах гэдэг нөгөө run raft гэдэг бас фэйсбүүкийн ийм клуб байгаа. Тэрний ийм нөгөө гишүүн болоод энэ жил хэд хэдэн ийм туулгалт ирэх ийм рафтуудад би авч ирсэн. За хөөхөн багийн одоо рафтын клубын гишүүдийнхаа дотор тэмцээн хийсэн нөгөө run raft гэдэг гүйлттэй холбоотой байхгүй. Тэгэхээр гүйлт нь бол надад бүр easy байсан. Нөгөө гараанаас гараад 5 км гүйлээ ялаа. Гүүж ирээл нөгөө завин дээрээ суугаад сэлвэр дээр ороод ирсэн. Тэгэл багаараа алтыг авчаал за би холын гүйлтэй илээгээл тэндээс гараа авчиж байгаа. Тийм тэгэхээр энэ бас нэг гол дээр гарч би нэг айцсаа бас даван туулсан. За энэ нөгөө юуны мөн хайрхан уулын хамгийн өндөр Сүхбаатар оргил дээр нь гарцсан байгаа зураг маань байна. Тэгэл ер нь жоохон сэтгэл санаа эвгүй тайвширмаар тэгмээр санагдвал ер нь би уулрал явцдаг. Мазараажээс ер нь яваад уулнаач нэг тийм сайхан тайвширлыг авдаг. Тэгэхээр байгальтайгаа ойрхон угаасаа ч нөгөө хүүхэд байхдаа ой мод руу айгүйх явдаг байсан гэсэн тий. Тэгэхээр бидний үед чинь одоогийн ийм цуслан шиг ийм хашаа юм байдгүй байсан. Айлууд ингээ нэг байшин тий. Тэгэхээр ер нь гутал өмснө гэж би ер нь байдгүй байсан хүүхэд наснда. Нэг 0 орох болохоор л нэг гутал өмсч 0 руу орно. Бусд үед нь дандаа нөгөө хөл нүцгэн гүүгээ явж идэг. Тийм болохоор нөгөө багасаа гүйлттэй бас холбоотой л байсан байгаа. Одоо л таад ажил амьдрал гээл гүйлтээсээ холдсон байгаа болохоос хүүхэд байхдаа бүгд л гүүгээл хараагаал явж исэн ш. Тэрийгээ сэргээгээд гүүгээд игдээд ирэхээр бас маш гоё байдаг л гэж хэлээ. Тэр нь багадаа бодоод хахад бас нэлээд хурдан охин байсан байгаад байгаа. Одоо цуслангийнхан чинь нийлээд бөөнөрөө ингээл хөөцөлтөөл тоглоно штэ. Тэгэхэд бид нэр эхлээд нөгөө хөвгүүдээ тог дамжуулаад тоглохоор хөвгүүдээ эхэлж барьж дуусгачаа дараа нь октод нь гүйдэг байсан. Тэгэхгүй л тэд нэр гомдолдог байсан. Гэгээтэй огт та нарыг хөөсө харанхуй болчлаа гэх. Тэгэхээр бас нэлээд жоохон хурдан байсан юм шиг ба. За тэгээд иймэрхүү байна. За тэгэхэд бидний өөрөө бэлтгэлдээ итэг, багштай итэг. Бэлтгэл өдрийн даалгавраа таслахгүй ямар ч хэсэг өөрийнхөө хэмжээнд хийгээл яваал бахад аяндаа нөгөө бие хаа маань дасан зогцоод даалгавраа хийгээд ямар сандал тэр хідэд орж ирснээ мэдгүй ороод ирсэн чинь 21 км 6-ад орсон байсан бүр айгуу гайхалтай. Тэгэхэд бол би байранд орно гэж бодоагүй зүгээр багшийн өгсөн пэсийг л барьж гүйсэн. Тэгэл орж ирэхэд иймсэн. Тэгэхээр нөгөө бэлтгэлдээ итэг, багштай итэг гэдэг үг маань айгуу гоё. Дандаа бид ийм бэлтгэлийн янз бүрийн зургууд байгаа. За энэ бас дахин бэлтгэл сур дахин сур гэдэг шиг бэлтгэл дахин бэлтгэл. Энэ манай охтуудын нөгөө алдартай зураг байгаа шүү дээ. Бидэд ингээл нөгөө угаасаа бэлтгэлгээл янз бүрийн зургнуудаа дандаа фэйсбүүк дээр стори шеэр хийгээл оруулцдаг. Тэгсэн чи бид хэдийн энэ зургийг аваад нөгөө Ирландд амьдардаг монголчуудын групп гэдэг юм лээ. Тэрэнд нэг гүдэг эмэгтэй оруулсан байсан. Монголын эмэгтэйчүүд маань ажил гэр амьдралынхаа хажуугаар ингэж их өөрсдөө цаг зав гаргаж ингэж гоё гүйж гэн. Тэгэхэд бид нэр одоо энэ орны ийм сайхан таата уур амьсгал амьдралын нөхцөлтэй байж
өөртөө цаг гаргаад гүйчих чадахгүй ингээд пост оруулсан байсан. Тэгсэн чинь доорх комментиг үзсэн чинь наадуул чинь гүйлтийн хувцас сурталчилж зураг авахулж байгаа хүүхнүүд юм биш үү? Наадуул чинь угаасаа л загвар өмсөж байгаа хүмүүс юм биш үү? Шигээд амар юм бичсэн. Бид нэр өөрсдөө хараа савж унах юм чи чааваас өгсөн болон цагны загвар өмсүүлэх өдөр болгон өмсч гүйдэг хувцас маань л байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бас ингэж бүр хаасан гадаадд амьдарч байгаа хүмүүст бидний зургийг ингэж мотивац олж гарсан байлээ. Тэгэл гүйлтийн зураг маань за энэ нөгөө налахын ориглоос бидэд уруудаж гүйдэг. Уг нь энэ динозаврууд болчиход байгаа шүү дээ. Уг нь динозавр бол зураг авахсан чи динозавр шиг харагдахгүй л байгаа. Тэгэл цастаа, бороотой, салхитай, шуургатай ямар ч үед гүйлт хийдэг. Тэгэхээр тэр болгоныг бол өөрөө өөртөө л тэмцэж, өөртөө л ярьж гүн. Түүнээс хинч таны өрсөлдөгч биш. За нэг юм үг болж ирсэн. За та өөрөө чадна гэж байгаа бол чадна. Угаасаа таны зүв шүү дээ. Би нэг чадахгүй гэх юм бол бас л таны зүв та чадахгүй. Тэгэхээр сонголт бол угаасаа таны өөрийн ч л гарт байгаа гэж хэлмээр байна. За өнөөдрийн бэлтгэсэн зүйл маань энэ түрээд өндөрлөө. Ер нь ингээд би бас нөгөө ууланд авсан зураг, гүйсэн зураг ингээд айгүй фэйсбүүк дээр оруулаад тэгэнгүүт хүмүүс айгүй комент чинь хамт алхая л да, намайг аваа яваач, хамт гүгэж гэл тэгнэ. Тэгээд хүн тэгэнгүүт би бас ингээд бас за маргааш гүн, маргааш алхана, тэр уул руу тэгж алхана гэж постоо оруулна. Тэгэхээр яг хүн өөрөө зориод л цаг заваа гаргахгүй бол нөгөө хүний цагт хүн тааруулахгүй штэ. Тэгэхээр нөгөө эхний ээлжинд хүн өөртөө л ажиллах хэрэгтэй. За яг өөрийгөө бэлэн болгоод за би эрүүл мэндтэй ч гэдэг юм уу амьдралын хэв маягаа өөрчлөхөд энэ надад үнэхээр хэрэгтэй юм байна гэсэн код тархинд нь сууж иж тэр үйлдэлээ хийж эхэлнэ. За нэгэнд хийгээд тэгэлцсэн бол нэг дор хаяж тэрийг нэг 60 удаа давтгээд байгаа шүү дээ. Тэгсэн байхад хүнд нөгөө дадал болчдөг. Одоо бол бидэд өглөө болгон эрт босдог. Угаасаа бэлтгэлтэй өдрөө 4 цагт босно, 5 цагт босно. Тэр яаж ийнэ гэхээр нөгөө даалгавар орох нь тодорхой. Бид нэр тэрийг нөгөө хийж оруулах нь тодорхой. Тэгэхээр орой группт манд багш бичиж амжаагүй байсан ч гэсэн бид нэр сэрүүлгээ тавил унтаад өгдөг. Өглөөс ирэхэд даалгавар орсон л байдаг. Тэгэхээр нөгөө тэрийг дадал болгоцсон учраас бид нэр тэрэнд айгүй тийм easy хөнгөн хандаад явцдаг. Эхний ээлжинд хүн өөртөө тэрийг нөгөө тархиндаа л кодлох хэрэгтэй. Одоо юуны зорилгоор ингэж гүөх гээд байгаа. Зарим хүүтэн үед эсвэл нөгөө ядарсан сайн амраагүй үед өгсөн хүүрээ ээж ингэж өөрийгөө зовоож гүйдэг байна гэж бодогдохгүй гарна. Тэгтээ яг тэр гүйлтийг хийгээд дуусны дараах тэр өөртөө авж байгаа мэдрэмж би энийг чадчихлаа. Өнөөдрийнхөө даалгаврыг гүйцэтгэжлээ гэдэг мэдрэмж маань тэрнээс маань 1000 дахин илүү болохоор тэр аз жаргалын мэдрэхийн төлөө хүн өөрөө хичих хэрэгтэй. Түүнээс бас хүний цагийг дагахаар бас айгүй хэцүү байхгүй. За бид нэр одоо холын гүйлт хүрээлэнд өглөө тэдэн цаг цугларна гэж энэ халаалтаа нэг тойрог, хоёр тойрог хамт хийж байгаа болохоос хүн хүний хурд өөр шүү дээ. Тэгэхээр яг өөртөө таарсан хүнтэйгээл урдаа хойно гараад салхи аваад явна гэхээс нэг өндөр хурдтай хүмүүсийг бол бид нэр бэлтгэл дуусла одоо хамт хийж чадахгүй шүү. Тэгэхээр аль болох тэр бэлтгэлийг өөрөө хийж дуусгана гэдэг тийм одоо юутай л байх шүү. Чадвартай одоо хүсэл сонирхолтой байх хэрэгтэй гэсэн үг. За багаар чимэхээр бас явуулсаар агаад аргандаа оруулах нэг арга байна. За манай энэ ажлын бүсгүй байна. Ундраа. За нөхөр нь энд байна. Нямаа уцараа. За ундраагаа бол би нөгөө найз болохоор багаар одоо тэгж гүйлдэ, ингэж гүйлдэ, ингээл одоо нэг тийм тэмцээн болох гэж байна гэж ярьж сар байгаад энэ хүмүүс маань одоо бол гүйлтэндээ бол орсон энэ жилээс манай багшийн бэлтгэл бас хамрагдаа явж байгаа. За энэ гэргийгээ дагаад нөхөр нь бас гүйлтэнд орсон байгаа. Одоо эхнэр нь тэмцээн уралдаанд орохоор одоо нөхөр нь ирээл арын зохицуулаад юм тэгэж тэгтэн уулзаж энэ тэгээ чи энэ гүйлт рүү энэ тэмцээндээ чи орчооч гэсээр гадаа одоо бол хоёулаа хамт гүйж байгаа. Маргааш манай хоёр маань бас хосын гүйлтийн ярилцлаганд орохоор юм байгаа. Тэгэл ойр тойрныхонд бол тэгэл багаар нөлөөлж л байгаа. Эхэндээ дөнгөж гүйж эхэлж байгаа хүн айхтар хурд хоолч гэдэг юм уу тийм юм дээр бас анхаарлаа хандуулаад хэрэггүй. Миний гүйж эхэлсэн түүх маань болохоор ууланд алхдаг байсан болохоор
заримдаа ууланд алхаж амжихгүй үедээ өглөө эрт зүгээр хүрээлэнд ирээд тэр 3.4 тойргийг нэг удаа өөрийнхөө хэмжээнд зөөлхөөнгүйгээл тойрчхад би өглөө эрт цайхаа агаарчлаа гэдэг сэтгүүгээр тэгэл харьцдаг байсан байхгүй юу. Тэр маань ингээ яваа явандаа жоохон гүйлт рүү намайг оруулсан гэсэн үг. Тэгээд энд хүрээлэнд гүйдэг байсан гүйлтээ би дараа нь болохоор зүгээр шууд ажил руугаа гүгээ авчдаг байсан. Манай ажил гэрийн оронд 3 км. Тэгэнгүүт өглөө ажилдаа байсан ч орой гараатай байсан ч ажил руугаа нөгөө үүргэвчээ өрөөл гүгээ авчина. Тэгтээ надад ийм зориултын, гүйлтийн, пүүс, хувц ямар ч хугацгүй байгаагүй. Зүгээр гадуур өмсдөг хувцас бүр джинс өмддөг газаа гутал бол нэг ийм арцгар уултаа нөгөө уулын гутал байдаг ш. Тийм гуталтайгаа л ажил руугаа гараа гүйчдэг байсан. Арай ч өсгөтэй юм өмсч явахгүй. Тэгээд тэр маань нөгөө надад хэвшил болсон гэсэн үг. Дандаа тэгж ажил руугаа явсараа намайг тэгээд анхандаа тэгээд ажил руу гүйж яхад угаасаа олон жил ээлжинд явсан хүмүүс маань ингээд замын хажуугаар явж байхдаа зогсоод суух уу гэж асууна. Тэгэхээр нь би үгүй гिचингүүд зарим нь бас тоглоом хийгээд дараа чамааг өста усаар цацнаа гэж тэгжсэн. Зарим нь болохоор эхэндээ манай зарим ирчүүд маань чиний гүүн гэж ямар юм бэ дээ хоёлаа бооцоотаа үзэх үү гэж мэгэл тэгдэг байсан. Тэгээд тэр тэгж гүйж ихснээс хойш дараа нь яг ингээд активын бас сар болгоны ярианд суугаад хүмүүсээсээ эргэн тойрны хүмүүсээсээ туршлага судлаад тэрэнгүүд арай тийм нэг хувцсандаа анхаарад хөнгөн болж ирсэн. Яг зориултын өвөл одоо тийм айхтар зузаа урд гүрдэхдээ унтсан хувцастай гүйхгүй штэ. Хөнгөн хувцастай гүйж очил гэс нөгөө хувцас солчихно. Энэ мэдчлээ эхний ээлжинд энийг өөртөө дадал болгоцсон байхгүй. Тэгэхээр нэг надад ерөөсөө нэг асуудал байгаагүй. Сүүлийн 2 жил болохоор би яг тасралтгүй ээлжнээс болоод өдрийн ажилтаа болсон. Тэгэхээр өдрийн ажилтаа болчингууд яг ажлын 5 өдөр ажилтаа болчихж байгаа. Ээлжинд болохоор амарч байгаа өдрөө ааж ууж гүйлтээ даалгавраа хийгээд идэг байсан бол одоо яг ингээ өдрийн ажилтаа болчингууд өглөө 8 цагт ажилтаа очихоос өмнө бүх даалгавруудаа өглөөдөө идэг болсон Батэрдэнэ дээр. Тэгэнгүүт тэгэл 4 цагт босноо 5 цагт босноо тэгэл километрээ тооцоол даалгавраа хийгээл шууд ажил руугаа гүйж очдөг ийм темпэд бол одоо л орсон байгаа. Өглөө болгон босонгуудаа нэг аяг усуучдаг би бол. Тэгэхээр ойрын гүйлт, интервал ч юм уу, темпо гүйлт, богино зан гүйлтэнд 10 эдтэй километр эднэр дээр бол би ерөөсөө өглөөд юм иддэггүй л гараа гүйчдэг. Нэг аяг уснараа уугаад гүйчдэг. Ягаад тэгэхээр тэгээд гүүгээд хөвчсөн чинь надад мэдрэгдсэн нэг зүйл нэхэр яг тэгээд гүүгээд дууссныхаа дараа айгуу гой бие хөнгөрөөд яг өглөө болгондоо хүндрээд явцдаг нэг тийм дэвшилтэд юм бол миний биед ажиглагдсан. Тэгэхээр холын гүйлт за эсвэл нөгөө тэмцээн уралдаантай үед бол мэдээж өглөөдөө нэг хөнгөн чанарын шүл ч юм уу эсвэл нэг будааны цутан ч гэдэм үү, овёс ч гэдэм үү, тиймэрхүү байдлаар иддэг. Түүнээс би өөрөө бас нэг идэх хавт идэх өндөртөө биш. Аль болох усаа угаал гараал гүйчгээр одоо өчигдрийн эзэн одоо юм маань цэвэрлэгдээ тайтахан гараа явчихад байгаа шиг. Гүйснийхаа дараа гэх юм бол ерөнхийдөө дараа нь бол юм идэх юм хязгаарлахгүй идчихдэг би. Ер нь гүйж дуусныхаа дараа 30 минут дотор нөгөө уурга уувал бас зүгээр гэдэг. Тэгэхээр одоо янз бүрийн фитнесийн уургийн талаар би сайн мэдгүй байна. Гэхдээ нөгөө Батэрдэнээс одоо чаддгаар л багаас шүү дээ ямар уурга яах вэ гэж байгаа л арай нэг бабу эднэрийн нэг зүлээд идэг нэг шоколадтай нэг тийм уурга байгаад идэв. Тэрийг уучин. За эсвэл гүйж дуусчаад өндөг байх юм бол өндгөө идчихнэ. Гэх мэдчлэн дараа нь бол юмаа бол идэхэд бол нэг идэх юмд хязгаарлалтгүй. Холын гүйлттэй үед бол яалтчгүй нэг баг зэрэг юм идэж ирчээд тэгээд дундуур нь угаасаа бидний чинь усаа угаа, жилигээ угаад нөгөө энерги нөхөө явж байгаа шүү дээ. Тэрэн дээр бол тэгдэг. Ер нь өглөөдөө өлөн гүүх маань ялангуяа нөгөө дотор өөхийг шатаагаад нөгөө жин хасах гэж байгаа хүмүүст бол илүү нөлөөтэй байдаг шүү дээ. Тэгэхээр нэх үлдөөд гайгүй бол баг усаа угаал гүйчээд ивэл арай би чинь илүү хурдан хөнгөрөх байх гэж би бодож байгаа. Угаасаа л бас нэг гигэлзэл сайн унтаж ямар чаддгүй. Тэгэхээр аль болох яг тэмцээнийхээ урд өдөр сайн нойроо аваад юм санаа зовхгүй унтаж чадж ивэл бас маш сайн. Би бас ерөнхийдөө л тэмцээний урд өдөр эрт унтж байгаа хэрнээл бас л ингээл цагаас сэрүүлгнээс өмнө сэрээл тэг сэрдгэлдээ ерөнхийдөө ихэнхдээ
За тэмцээний гарааны өмнө бол бас жоохон догдлолтой байдаг. Гэхдээ нэгд нөгөө буу дуграал гараанаас гараа явчихараа бол угаасаа тайвшраал яг нөгөө одоо өдөр тутмын бэлтгэлээ хийж юм да гэж бодол гүг явцдаг. Тэгэхээр надад нэг стресс багтай байдаг. Энэ олон тэмцээнүүдээс хамгийн ер нь жоохон санаа зовж айдаг тэмцээн маань болохоор тэр яг нөгөө уулын эрчимд алхалтын улсын аварга шалгаруулах тэмцээн. Тэр яагаад тэгэхээр нөгөө багаараа орж байгаа учраас надаас болоод бусад багийнхан маань амжилтыг хоошин чирчгүй дээ гэж тэрэн дээр л жоохон санаа зовж ер нь өөрийгөө илүү дайчилдаг. Бусд үед нь бол яг өөртөө тэмцээл замаа дуусгаал барианд оруулаад шагналаа аваад тэгэл явцдаг. Арай нөгөө дарамт нь арай бага байдаг гэх юм уу зөвхөн өөрөөсөө л хамаарж байгаа болохоор үнэхээр чадахгүй бол замдаа зогсож штэ хамаа авахгүй энэ жил энэ тэмцээнд энэ жил фейлдчлээ дээ гэж удаал өөрийгөө тайвшруулчихна. Багийн юм л жоохон асалтай байгаад байдаг. Тэгээ ялангуяа нөгөө багийн спорт чинь яг ингээд багаараа хуваачдаг. Дээр нь 23 онд би уг нь юунд орё гэж бодож ирсэн. Хадад тэрээлд орно гэдэг 7 хоногийн зайтай байсан болохоор 20 хадад тэрээлийн тэмцээнд 25 км-т нь бүртгүүлсэн байсан чинь яг дараа 7 хоногт нь болохоор эрчим таваргын тэмцээн байсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө бабаа маань өглөөс олдгоо уянгаа дээрх та хоёр эсвэл энд ор эсвэл эрчимтэй бойл гэл өглөөд ийм дараа 7 хоног тэмцээнтэй байх гэж байгаа та хоёр энд орох гэлээ гэд бас нэг жоохон аргагүй л дээ. Тэр чинь бид чи яг нөгөө активын 1-р баг гэдээ орж байгаа болохоор бас маш том хариуцлага. Тэгэхээр би айгаад за яшигдөө болий гэд 1-р багаас орж иж гээд одоо тэр жил бол би хадтыг бол хайж ийсэн. Уянгаа орчоод байгаа үнсээ. Тэгээ уянгаа орсон шүү дээ. Хадтад орсон шүү дээ. Бас тиймэрхүү юм байна. Түүнээс багийн биш юм дээр бол яг өөртөө л ажиллал өөртөө л гүгөө явчих юм чинь асуудалгүй. Яг уу сандрал бол догдлол байдаг. Тэгээд би ч угаасаа нөгөө станцад олон жил ажилласан нөгөө ирчүүд ихтэй газар ер нь баг нэг эмгтээлэг биш шүү дээ. Ирчүүд талдаа өөрөө сандрахаасаа илүү хүн амтаа хажууд сандраад хэмэл нэг сайхан зохиод өгөхөд дар мөрлөн тас гэдэл алгадаа чи одоо яг миний тасралтгүй гүйсэн хугацаа маань хэмэл яг 5 жил л байгаа. Тэрнээс өмнө болохоор би зүгээр ингээд ууланд алхаж амжихгүй үедээ ингээ хүрээлэн дээр нэг тойроо дагарчаа явцдаг гэсэн мэт шүү дээ. Тэрэн шиг одоо өөртөө заавал хол гэртээ бол хүрээлэнгээд ах юм байхгүй шүү дээ. Гэрийнхөө ойр хавьд гүүх тал байвал тэрэн дээр эхний ээлжинд өөрийнхөө хурдаар заавал хурдан биш. Тэгээд нэг удаа гүйж явахдаа заавал хол байх шаардлагагүй. Нэг ер нь бол 3-5 км гүйлтийг өөртөө тогтмол болгож чадах юм бол аяндаа нөгөө хүний бие дасан зогцоод тэрийгэ дадал болгочихно гэсэн үг. Би ч гэсэн ер нь яг гүйснээ одоо ингэ бодох юм бол 40 гарсан хойно л гүйж эхэлсэн. Яг тогтмол нь бол тэрнээс өмнө болохоор ингээл ууландаа алхаал яваад байдаг байсан. Хурдан дээр анхаарах хэрэггүй. За анханасаа гүйж байгаа юм чинь над чиг одоо эхэлж гүйж байхдаа тэр нөгөө хүнд гуталтай, пөнийсэн хувцастай тэгж гүйхгүй одоо юм хөгжсөн мэдээлэх байгаа юм чинь өөртөө хувцаа тааруулах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө нөгөө тэр нөгөө сонсох хөгжим одоо эхэндээ хол километр гэж бодогдоод байвал хөгжим сонсдог ч юм уу тэрийг яаж болно. Хамгийн анх багш дээрээ очихоос өмнө би ажил руу гүйхтэй хаашаач гүйхтэй дандаа чихвч сонсч гүйдэг байсан. Дандаа тийм нөгөө ритм өндөртөө дөргөөдөө тавиад байнгын чихвчтэй гүйдэг байсан. Тэгээд багшийн бэлтгэлд ороод эхлэнгүү чинь 10 хэдэн километр янз бүр өгчөнгүүд энэ хол зайг одоо би яаж гүйж дуусгана гэж боддог байсан. Тэгээд аяндаа нөгөө өдөр болгоны даалгавраа хийгээд эхлэхээр тэр маань угаасаа хөгжим сонсох шаардлагагүй тэрийг бол өөрөө л гарч гүгээл хийдэг болсон. За дээр нь хөгжим сонсохгүйгээр өглөө эрт яг тэр нөгөө байгалийн сайхныг мэдрээд байгалийн дуу чимээг мэдрээд тайвшраад гүөх маань хөгжим сонсох надад бол ямар ч шаардлага бол. Тэгэхээр эхний ээлжинд өөрөө хөгжим сонсч болно. Хэрвээ зам чинь хол санагдаад байх юм бол хөгжим сонсохоор бас аяндаа дуугаа сонсч явсараа би мэдгээ зам нь дуусчдаг. Тэгээ хувцсан дээрээ анхаарчих. Тэгээд өөртөө тавьсан зорилгынхаа 7 хоногт доор ээж нэг 3-4 удаа тэрийг өдөр болгон гүгээд байвал эхний удаадаа шантарч штэ. Эмоцаараа хүмүүс эхэлж гүйж нэг хэсэг явж байгаа шантраа алгуулад байдаг байхгүй. Доор ээж нэг 2-3 удаа 7 хоногтоо 3-5 км-ээр тогтмол болгож чадах юм бол тэр нь аяндаа цаашаа явчихна. Дээр энэ янз бүрийн групп юмнуудад ороод
одоо ойр орчиндөө гэр ойрхонч гэдэг юм уу ийм ивэнтүүдэд ирээд ингээд яваад ахаар илүү туршлага судлаад илүү сайхан ийм уур амьсгал донд ороод ирэхээр бас урам зоригтой гүг явчихна. Чаднаа амжилт хүсье. Одоо бас сүүлийн үед нөгөө эмэгтэйчүүд маань харьцангуй бас нөгөө эрт цэвэршилт явагддаг болсон байгаа тий. За тэрнтэй холбоотойгоор ерөнхийдөө өгдөг зөвлөгөөнүүд маань бол жингээ барих, за сэтгэл санаагаа тайван байлгах, за найз нөхөд хамт олонтойгоо ойр орхон уулзаж одоо стрессгүй байгаарай гэдэг зөвлөгөө ерөнхийдөө өгөгддөг юм байлээ. Тэгээд дээр нь бас нөгөө олон төрлийн эмэгтэйчүүд маань нөгөө шээс залгарах гэж нөгөө асуудал байгаад байдаг тий. Тэгэхээр миний хувьд болохоор бас би нөгөө 3 хүүхэдтэй гэж хэлсэн тий. Гүүгээ дүнгиж эхэлж байхад би нөгөө ямар ч тийм бэлтгэлгүй зүгээр джинс өмд өмддөг гараал ажил руугаа хүнд гуталтай гараал гүйждэг байсан. Тэгэхэд бол бас нөгөө анхандаа бас өөрийн мэдлгүй гүйж яхад бас ингэ нөгөө тусгнуулаад үнд маань норцсон тэгж би ажилдаа очдог тохиолдол бас гардаг байсан. Тэгэхээр тэрнээсээ санаа зовоод зарим үед болохоор нөгөө цамцаа бүслэгээгээрээ бүсэлжэл гүүгээд очдөг байсан. Тэгээд тогтмол гүйж эхэлснээс хойш одоо л надад тийм хичнээн хол километр тэмцээн уралдаан дээр хит хурдтай гүйжсэн ч гэсэн одоо бол надад тийх асуудал маань огт байхгүй болсон. Тэрүүгээрээ бас даваа талдаа дээр нөө сэтгэл санаагаа тайван байлгаад багийн юм дээр ер нь бол нэг стресстгүй их тайван хүн. Ер нь дотор хүнтэйгээ ярьж үзлээ их үг авахгүй ааштай хүүхэн байлаа гэдэг. Миний дотор хүн бол айгүй хөөрхөн зөөлхөн хүн байдэн штэ. Их үгэнд орно, их сайхан штэ. Тэгэхээр бас тэр бас эмэгтэйчүүдэд бол 40 гарсан хүмүүст бол бас нэлээ чухал сэдв шүү.